Дараагийн бичлэгтээ тавтаа морил. За би өнөөдөр та бүхэндээ энэ нэг сард амжуулаад ямар зүйлүүдийг хийвэл зүгээр вэ гэдэг сэдвийн тухай ярих гэж бодлоо. За тэгээд юуны өмнө болохоор өнөөдөр 2025 оны 1 сарын 14 те өглөө 7 цаг 28 минутанд нөгөө бүтэн сарны үе болсон. Тэгээд энэ Каниза бүтэн сар гэж японоор бол хэлээд байгаа. Тэгээд монголоор болохоор мэлхийн бүтэн сар, би болохоор шууд Каниза бүтэн сар гэд хэлээд явчих. Тэгээд энэ Каниза бүтэн сарны өдөр ингээд болж өнгөрч байгаа. Энэ энерги нь бол 1 сарын 13-наас 1 сарын 15-ны хооронд бол биднэрт ингээд нөлөөсөөр байх юм бэлээ. Тэгээд та бүхэн маань энэ өдрүүдэд ямар энергиэр өөрийгөө дүүрэн байлгах вэ гэхээр энэ бүтэн сар нь ерөнхийдөө бол нэг тайван амгалан тийм гоё аз жаргалын тийм гэр бүлийн харилцааг илүү чухалчилсан тийм энергиэр дүүрэн байна гэж байгаа байхгүй. Тэгээд та бүхэн маань дээрэс нь бас талархах сэтгэлийг илүү их ингээд өөртөө бий болгоод энэ өдрүүдийг бас өнгөрөөгөөрэй гэж хэлмээрэн. Тэгээд 2020 он хүртэл бол ерөнхийдөө нөгөө Чино жидай гэд байсан юм байна л да. Чино жидай гэдгийг нь бол би яг ингээд монголоор орчуулж хэлэхээр сайн хэлж мэдгүй учраас шууд Чино жидай гэж зүгээр тайлбарлаа явчих. Нүдэнд харагдах тэр бодит зүйлийг илүү их чухалчилж исэн цаг үе гэж байгаа байхгүй юу. 2020 он хүртэл жишээлбэл яг яаж исэн гэхээр хүмүүс ерөнхийдөө өөрийнхөө нөгөө хийхийг хүссэн зүйлийг хийж чадахгүй, бусдын үзэл бодол хараа хяналтанд ингэж тааруулж ерөнхийдөө маш их хөдөлдөг байсан гэх юм уу. Тийм нэг тийм өөрийнхөө байж чадахгүй цаг үе их өнгөрсөн гинэ. Тэгсэн чинь 2020 оноос хойш ингээд ямархуу цаг үед ороод явж байгаа вэ гэхээр казино жидай гэж хэлж байгаа байхгүй юу. Тэр цаг үе нь болохоор ямар цаг үе болж таарж байна вэ гэд ингээд бичсэн зүйлийг нь уншсан чинь ерөнхийдөө ингээд энерги нь тийм өөрсдийн бодол сэтгэлээ ингээд чухалчилдаг. Мөн дээрэс нь хүн хоорондын харилцаа ингээд улам гүнзгийрч өөрийнхөөрөө тийм амьдрах цаг үе болж ирж байгаа гэж байгаа байхгүй юу. Тэгээд гол нь хүн ингээ өөрийнхөө дотоод сэтгэл рүү их харж өөрийнхөө яг гол ямар хүн бэ гэдгээ олж мэдэх тийм энергиэр дүүрэн цаг үе болж байгаа юм байна. Хүн ингээд өөрийнхөө гол мөн чанарыг ингээд олчих юм бол тэрний дагуу урагшлахыг амьдрахыг чухалчилж байгаа ийм маш гоё цаг үе ирсэн гэд. Ер нь бол 2025 оныг хүмүүс бол маш гоё он гэж яриад байгаа штэ дэлхийн ертөнцийн маш олон тийм энергийн давхцал бий болж байгаа. Ялангуяа 1 сар бүр маш олон 3 энергийн гэсэн баха 3 зүйлийн тийм давхцал болж байгаа. Өндөр тийм энергийн инерцтэй цаг үе болж байгаа юм байна л да. Тэнгээрээ ер нь маш онцлогтой юм байна. Тэгээд энэ цаг үеийг ашиглаад бүгдээрээ бас өөрсдийнхөө энергийг улам сайжруулад хүсэл юу гэдгийг мөрөөдөл бүхнээ биелүүлэх тийм гой зүйлүүдийг хийвэл бас гэж бодоод би ажилласаа орж ирээд ингээд яарад бичлэг хийж байгаа. Тэгээд жоохон хойно урд нь оруулаад яриул бас уучлаарай. Өөрсдийнхөө бас хэрэгтэй зүйлийг та бүхэн маань сонсоод аваарай гэж хэлмээрэн. Тэгээ бас энэ нөгөө 2025 онд чинь өөрийнхөө зүн совин сэтгэл гэдэг зүйлээ илүү их сонсоод юу гэдгийг сүнсэн биеэ харагдах улам их өөрийгөө хайрлах, дээрэс нь хөгжүүлэх гэдэг зүйлүүд бол чухалчлагдана гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд бодоод үзэхээр ер нь бол сүүлийн хэдэн жилд бол энэ энерги, сүнсэн бие гэдэг зүйлүүд ер нь бол сүүлийн үедэд маш их яригддаг болсон шүү дээ. 2020 оноос өмнө бол нэр яригддаг байсан болов гэхээр бас нэг яригддаг байсан юм шиг санагдаад байна Та нар бас юу гэж бодож байна? Би эргээд ингээд бодохоор сүүлийн 2-3 жилд л маш эрчимтэй ингээд гараад ирсэн юм шиг санагдаад байгаа. Мэдээж мэддэг хүмүүс нь бол эртнээс ингээд мэдээл судлаад явж исэн бахал да Ер нь бол ерөнхий массаараа гэхээр сүүлийн 2-3 жилд 3-4 жилд бол бүр илүү нэмэгдсэн юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Тэгээ энэ 2025 онтой бас холбоотой юм шиг бийлээ. Тэгээд 2025 онд ингээд маш олон зүйлүүд ингээд та ингээд энерги зөв ашиглаж чадах юм бол бодит биелэлээ олох магадлал өндөртэй жил гэж үтсэн байгаа. За тэгээ ялангуяа 1 сар та бүхэн маань юу хийвэл зүгээр вэ гэхээр нэгдүгээрт өөрийнхөө дотоод сэтгэл байгаа тэр хуучин хэрэггүй үзэл бодлоо өөрөөсөө хаях гээх гэсэн үг. Бусдын дүгнэлт бусад хүн юу гэж хэлэх бол гэдэг тэр
бодол байдаг бол тэрийг хайж гээдэг ч юм уу тий. Жохон онцгүй таагүй бодол, онцгүй таагүй одоо муу зуршил байдаг юм бол тэрийг хайж гээх. Тэгээ тэрнийхээ оронд шинэ үзэл бодол бий болгож өөрийгөө одоо сорж тий шинэ зүйлд хүчээ үзэх, одоо хүссэн зүйлээ хийж өөрийнхөө амьдрахыг хүссэн амьдралаар амьдрч эхлэх гэх мэт одоо гоё шинэ одоо чаленж явуулах гэсэн үг, эхлүүлэх гэсэн үг. Тэгээд хуучин үзэл бодол, хуучин зүйлээсээ салахгүй бол одоо шинэ зүйл, шинэ амьдрал, хүсэл мөрөөдлөө ингээ биелүүлэхэд хэцүү болдог. Одоо саад бэрхшээл гарч ирдэг гэж байгаа учраас та бүхэн маань энийг бас 1 сарда амжуулаад хийгээд үзээрэй. Бүр бичээд өөрсөндөө ингээд өдөр бүр хилээд ээж болно. Яагаад тэгэхээр хуучин бодол, хуучин үзэл чинь амархан танаас ингээд салаад холдоод алга болчихгүй шүү дээ тий. Тэгээд нэг юм хийх гэхээр л ингээл саад болоод танд бодогдоод гарч ирээд энэ угаасаа. Тийм болохоор тэр хуучин бодлоо ингээ гарч ирэх үед энэ бол миний хуучин бодлоо. Хуучин боддог байсан бодол хуучин би гэсэн үг ээ. Харин одоо би бол шинээр ийм бодолтой болсон гэдэг ч юм уу те. Тэрийг ингээд гоё шинэ боддоо оронд нь тавьж бодож үзээд баг агаар өөрийгөө тэрэндээ дасгах хэрэгтэй гэсэн үг. Ер нь одоо жишээлбэл манайхан хамгийн их байдаг юм. За одоо тэдэн нас хүрчээ тим хийж ивэл одоо хүмүүсийн элэг дог болох болов ч гэдэг юм ингээл зөндөө юм байдаг шүү дээ тий. Тим одоо бусдаас хамааралтай үзэл бодол байвал тэрийгэ болох шинэ үзэл бодол өөртөө бий болгох гэсэн үг шүү. За тэгээд хоёрдугаарт нь болохоор талархах сэтгэлээ одоо бүр энгийн өдрүүдээс илүү их тултал нь бий болгоорой гэж бичсэн байгаа байхгүй юу. Энэ 1 сард яагаад тэгэхээр таны сэтгэл бүр аль болох сөрөг байхаас татгалзаад өөрийнхөө энергийг хамгийн гоё эерэг энерги дээрээ одоо тохируулаад тэгээд талархах сэтгэлийг бүр өөртөө байнга дүүрэн байлгаж өгөрөө гэж байгаа. Одоо идэж байгаа хоол тий өмсөж байгаа хувцс өдөр тутмын амьдралдаа байдаг мэдээжийн зүйлүүдтэй ч гэсэн та талархаад одоо тухтаа амарч унтж байгаа гэр орон тий хүнээс авсан ганц чихэр хүртэл та нар талархах чин сэтгэлээсээ талархаж чадах тийм гоё сэтгэлтэй болж ингэж сэтгэлтэй байх юм бол таны энергийг ингээд улам дээшлүүлж өгч идэг гэж байгаа байхгүй юу. Тэр хэрээрээ таныг аз улам илүү одоо дагж идэг. Тэгээд дээрэс нь таны одоо бие сэтгэлд тэр ад жаргалын гормон хүртэл маш ихээр ялгарч идэг гэд ингээд уялдаа холбоотой учраас талархаарай гэсэн байгаа. Тэгээд хүн өөрөөсөө ингээд ад жаргалыг ялгаруулах тусам улам ингээд сайн сайхан зүйл тань руу ойртдгоо гэдэг үгэнд би маш дуртай. Хүн өөрөөсөө ад жаргал одоо тэр гой сайхан энергийг ялгаруулах тусам улам илүү танд сайн сайхан зүйл ирнэ, ойртож байдгаа гэдэг энэ бодлоор 1 сард өөрийнхөө сэтгэлийг ингээд эерэг гоёор байлгаарай гэж хэлмээр байна. Энэ сарны нөлөө хүртэл одоо байгаа. Ер нь бол яа тэгэхээр ингээд өчигдөр уржигдраас хүмүүс жоохон сөрөг болоод ч юм уу ингээл толгойд нь төмөн элдв янзын бодол бодогдол ер нь нэг л тогтож өгөхгүй байсан бол энэ сарны нөлөө байгаа. Тэгээд энэ нөлөө байх үед та бүхэн маань чадлаараа ингээд өөрийгөө аль болох эерэг энерглөө ингэж маш хурдан оруулах хэрэгтэй. Тэр чигээрээ ингээд сөрөг энергитэйгээ байгаад ээж ер нь бол болохгүй. Тэгээд би бас орой жоохон нойр ингээд сэргэж буцаж унтаж ингээд бас жоохон юм хүн бодоод тэгээд өглөө босоод тэгээ нөгөө өөрийнхөө тэр энергийг жоохон гой байлгах үүднээс дуртай зүйлээ идэж уугаад тэгээд гой хөгжим сонсоод ер нь бол ингээд гой үг өөртөө хэлээд гарсан байгаа. Тэгэхээр та бүхэн маань ч гэсэн бас мэдээж хүн сөрөг болохгүй байх гэж байхгүй те юм бодохгүй байх гэж байхгүй. Гэхдээ тэр үедээ өөрийгөө аль болох бас эерэг болгодог тэр гой зүйлүүдээ олоод мэдээд ингэчих юм бол бас хөнгөө амьдрах боломжтой. 3 дугаарт нь те 1 сард та ингээд өөртөө 100 хүсэл бичээд үзээрэй. За энэ болохоор ямар их юм бэ гэж та бодож иж магадгүй. Гэхдээ энэ 100 хүсэл заавал маш том байх алавгүй. Одоо бүр тийм хэцүү хүсэлж байх алавгүй. Зүгээр л нэг гэж байгаа л те үргэлж гоё өөдрөг баймаар байна ч гэдэг юм уу те би ингээд үргэлж гоё өөдрөг байж чаддаг болсон байна ч гэдэг юм уу те ингээд бүр жижиг ч хамаагүй ингээд бичээд 100 хүсэл болгоно. За 100 бол чадахгүй бол та бүхэн маань одоо 50 ч байсан хамаагүй ер нь бол болно. Тэгээд энийг болохоор би 3 жил дараалан ингээд хийж байгаа хүний туршлагаас үндэслээд та бүхэндээ зааж өгч байгаа. Тэгээд яг уу
өөрөө би болохоор бас энэ жил ингээд хийж үзэж байгаа учраас одоо би нэг 50 эдийг бичсэн байгаа. Тэгээ нэг сард амжуулаад 100 болгоно гэж бодоод байж байгаа. Ямар зүйл хүсэх нь бол таны л өөрийн одоо дур, таны өөрийн одоо сонирхол. Тэгтээ хамгийн гол нь энэ юуны төлөө тэгж бичиж байгаагаар хүн ингээд нэг тийм 4-5 хүсэл биччихээрээ тэрэндээ бүр хамаг анхаарлаа хандуулаад тэгээ хүн ингээ яагаад өөрийнхөө бодсон зүйлүүдийг биелүүлж чаддгүй гэхээр ингээд 4-5 хүсэл биччихээд тэнгүүтээ энэ ч одоо жоохон боломжгүй юм да гэд ингээд боломжгүй зүйлийг харчдаг гинэ. Тэнгүүт л таны хүсэл ингээд саад бий болоод биелэх магадлал нь байхгүй болчдөг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр ердөөсөө санаад зовхол юм бол таны хүссэн хүсэл биелэх магадлал нь байхгүй болчдөг гэж байгаа учраас 100 хүсэл биелэхээр бичгээр хүн нөгөө хаана юу ицснээ мартаад тэгээд ерөнхийдөө бол тэр 100 хүслийг эргэж ингэж толгойдоо бодоод л санаа зовоод байх боломжгүй учраас тэр бичсэн 100 хүсэл дотроос чинь ядаж 20, 30, 40, 50 биелнэ гэж байгаа байхгүй юу. Тийм болохоор мэдээж цөөхөн хүсэл бичсэн ч болно. Хамгийн гол нь цөөхөн хүсэл бичих тусмаа хүн тэр цөөхөн хүсэл дотроо ингээд эргэлдээд тэрэндээ ингээд санаа зовоод өөрийнхөө хүсэл биелэх гэж байгаа ингээд зүйлд саад болдог учраас ингээд олон хүсэл бичдэг юм аа гэж тэр нөгөө татах хүчний судалгаа хийдэг хүн маань хэлсэн байсан. Тэгэхээр яг үдээ бас сонссон юм чинь би ч гэсэн өөрөө яг хийж үзээгүй. Энэ жил бас хамт та бүхэнтэйгээ ингээд хуваалцаад хийж үзэж эхэлж гэн. Тэгээд та бүхэн маань ч гэсэн бас хийгээд үзээрэй гэж бодож байна. Тэгээд дээрэс нь одоо хүний бодож сансан зүйл яавал илүү биелэх боломжтой байдаг вэ гэхээр таны энерги өндөр байх тусам илүү биелэх боломжтой байдаг гэж бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр та бүхэн маань ер нь аль болох өөрийнхөө энергийг эргэл байлгах, өндөр байлгах хэрэгтэй гэж хэлмээр байна. 2025 оны 3 сар бас маш гоё чухал тийм сар юм билэ. Тэрийг бас та бүхэндээ дараа илүү жоохон цаг хугацаа өөртөө өгч жогоод гоё ингэж судалж уншиж бичиж чагаад бүр ярьж өгнө гэж бодож байна. Дээрэс нь нэмж хэлэхэд та ингээд өөрийнхөө бодсон тэр хүсэл мөрөөдлийг биелэхэд ер нь бол ямар сэтгэл хөдлөл гарах вэ гэдгээ бас төсөөлж бодоод тэр сэтгэл хөдлөлөө байнга ингээд өөртөө байлгаж авах хэрэгтэй гэж байгаа. Тэгээд өөрийгөө ингээд ямар байдалд та ингээд тохируулах вэ гэдгээ хүн өөрөө шийддэг учраас жаргалтай байр байдал байлгаад ах юм уу гэдэг хүн өөрөө ингээд тохируулдаг гэж байгаа байхгүй. Тийм болохоор та бүхэн маань нэг бас өөртөө сайн бодоод өөрийгөө өнөөдөр өглөө гарахтаа тий ямар би гэж тохируулах вэ гэдгээ бас тохируулаад гараад ивэл их зүгээр юм шиг санагдаж байгаа. Тэгээд энэ өөрийгөө ямар хүн байлгах, гэр бүлээ ямар байлгах гэдгийг хүн өөрөө тохируулдаг шүү гэд бас энэ тохируулгын тухай нэг гоё юм би олж уншсан. Тэгээд тэрийг дараа та нарыг хэрвээ сонирхож ивэл илүү дэлгэрэнгүй бас оруулж өгье гэж бодож байна. Таны бодсон тий хүссэн хүсэл бүхэн биелэх тийм сайхан жил болгоё гэж та бүхэндээ хэлмээр байна. Бичлэгийг маань үргэлж сонсдог та бүхэндээ маш их баярлалдаг шүү. За тэгээд дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая.